За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-аас гаргаж буй таар session-ы 2 дугаар дугаар хүрч байна. Энэ 2 дугаар дугаараараа бид бүхэн 2025 оны ерөнхий төлөв гэсэн асуултын дагуу 3 хүзэр бэлдэж тавилаа. Хамгийн ихнийх нь болохоор зэрэг чон, за газар энергитэй чон, за тэгээд гал энергитэй camel буюу тимээ, за тэгээд ус энергитэй Swan буюу одоо хун гэд энэ гурван амтнаас та бүхэн маань сонголтоо хийгээрэй. Тэгэхээр маш сайн гүнзгий амсгаа авч агаад өөрийгөө ингээд амар сайн тайвшруулж агаад тэгээд нэг сонголтыг хийх хэрэгтэй. Тэгээд хоёр сонголт хийх ер нь бол хэрэггүй гэж ер нь бол би үзэж байна. Яг сайн бодож агаад яг нэг сонголт хийгээрэй. Тэгээд их нөгөө нэг 2025 он үздэг хүмүүс болохоор зэрэг хөвчлэн яг нэг хүзэр яг сонгуулаад тэнгүүдээ дараа нь яг ерөнхий байдал, хайр дурлал, карьер гэд ингэж явдаг. Харин манай зүгээс болохоор зэрэг яг энэ дугаараараа зөвхөн ерөнхий байдлын ерөөд үзье гэж бодсон. Тэгэхээр яг энэ гурван хүзрөөс нэгийг нь суглаад 2025 оны ерөнхий байдлаа ер нь бол олж мэдэх хэрэгтэй. Тэгээд үүний дараа болохоор зэрэг хайр дурлал, карьер гэд өөр бас сэдвүүд дараа нь 2025 онтой холбоотой энэ сэдвүүд орно гэж ойлгож байна шүү. За тэгэхээр сайхан тань гүнзгий амьсгал аваад тэгээд энэ гурваас сонголтоо хийгээрэй. Тань сонголтоо хийх хэдэн хугацаа өгье. За ингээд нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхээ уншлаг руу орё. За тэгэхээр хамгийн их нэг дугаар сонгосон хүмүүс энэ Wolf буюу одоо чон гэдэг энэ үзрийг сонгосон байх учиртай. Тэгэхээр чон гэдэг энэ хүзэр нь болохоор зэрэг яг өөрөө газар энергитэй ийм одоо амтан байгаа. За эхлээд ямар ч байсан ерөнхий байдлыг нь таратаас уншиж мэдээд тэгээд чонны яг ерөнхий байдал болон одоо чонны илэрхийлдэг зүйл болон яг энэ таратын яг ерөнхий байдал зүйлийг бас харуулъя. Одоогоор энэ үзэл гарах гайлаа л байна л да. За энэ гарах юм гэж үзье. Сая болохоор зэрэг зөндөө олон үзэл болсон учраас ер нь авсангүй. Одоо жишээлбэл яг ингээд ганцхан ч юм уу, за байлаа. Ганцхан ч юм уу, хоёрхан ч юм уу тий үзрүүд байсан бол бас за энэ хоёр үстэн байна л да. Окей. Эхлэх хүзэр буух гал гарч ирээ гэл багш байна. Харцгаая. За сая энэ үзэр за энэ үзэр за тэгээд жоохон холлоод тэгээд гарч ирээ та. За тэгээд энэ холж байгаа нь бас зарим хүмүүс бас жоохон уйдгартай байж магадгүй. Тэгэхээр бас жоохон гүйлгээд харчиж болно шүү гэж хэлье. Дэву сая дөрөв дахиад дэву гарах гал хэлсэн. За
За тэгэхээр за ямар ч үсэн эхлээд чонныхоо яг ерөнхий энергийг хэлье. За чон нь болохоор зэрэг яг өөрөө нөгөө нэг хэдүүлээ яг ингээд хараад үзэх юм бол одоо бодоод үзэх юм бол чон гэдэг чинь яг өөрөө сүргийн амьтан байдаг. Тэгэхээр сүрэг байгаад байгаа болохоор энэ нь гэр бүлтэй холбоотой одоо гэр бүл болохоор зэрэг яг энэ жилийн демон байна гэсэн үг. Тэгэхээр гэр бүл гэдэг энэ жил маш чухал байна гэдгийг ер нь бол илэрхийлж байна. За тэгээд чон нь болохоор зэрэг яг өөрөө яг сүргийнхээ эрүүл мэнд одоо тайван сайхан байдлыг авч явдаг тийм одоо энергийг илэрхийлж байгаа. Тэгэхээр гэр бүлтэй холбоотой ер нь бол асуудлууд гарч ирэх ч гэсэн тэрийгээ ер нь бол та зохицуулаад яг өөрөө гэр бүлээ ад жаргалтай байлгахын тулд ер нь бол энэ жил нэлээх одоо хүчин чармайлт гарах нь гэж одоо үзэж болно. За тэгээд яг чонны энерги нь яг өөрөө тэнцвэртэй байх юм бол тэнцвэртэй байвал гэдэг нь болохоор зэрэг яг өөрөө та энэ жил яг тэнцвэртэй байвал гэсэн үг л дээ. Яг ингээд одоо энерги яг ингээд хит их дээшлэх хит их доошлох гэдэг тийм одоо зүйл байдаг. Тэгээд чонны энерги нь энэ жил тэнцвэртэй байх юм бол та яг ийм маш их юм итэвхтэй тэнгүүтээ бусдад маш их ингэж зааж сургасан, зөвлөсөн. За тэгээд бусдад маш их тусалсан. За тэгээд мөн басгүй бусдыг одоо бусдын амьдралд одоо бусд хүмүүс танаас маш их ингэж сургаал айлтуулахаар байна гэсэн үг. Тэгэхээр ийм энергитэй жил байна. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг таныг яг өөрийнхөө замыг яг өөрөө бүтээх хэрэгтэй гэж бас зөвлөж байгаа. Одоо зарим хүмүүс болохоор зэрэг яг эцэг эхийнхээ замаар яваад гэдэг ч юм уу те ингээд манай ээж аваа яг ингээд одоо цагдаа байсан бол би яг өөрөө цагдаа болно гэдэг ч юм уу яг ингээд тиймэрхүү сонголт бас ингээд гаргаж бас магадгүй байдаг. Тэгэнгүүт чонны энерги болохоор зэрэг бити тэгэрэй гэдэг юм нь илэрхийлж байгаа илүү нөгөө independent буюу яг ингээд одоо би даасан эрхчлөөтэй байхыг ер нь бол зөвлөж байгаа. За тэгээд чонны энерги нь болохоор зэрэг яг энэ жил тэнцвэртэй байх юм бол та маш их ингээд юунаас ч айхгүй тэгээд бас маш их юм демократик буюу одоо маш олон хүний талын өнцгөөс ингэж бодолцож үзээд шийдвэр гаргасан. За тэгээд reliable буюу ингээд найдвартай итгэлтэй тийм байхаар байна. За тэгээд балансаас гарах юм бол таны амьдралд чинь одоо хэцүү байгаад ч юм уу та хитрхи стресстэй одоо бостой токсик зан гарах гэдэг юм бол яг юм judgmental буюу одоо хитрхи их шүүмжлэлт сэтгэлгээ ихтэй. Тэгээд dominating буюу яг ингээд зөвхөн намайг яа одоо ингээд одоо доминант гэсэн үг л дээ. Яг ингээд хитрхи одоо хүний санал бодлого сонгоцохгүйгээр зөвхөн өөрийнхөө зүйлийг л ингэж одоо сонсох, өөрийнхөө санал бодлого сонсох, бусдад ингэж тулгын шаардах, давмгаалах, хэд давмгаалах зэргийг ер нь илэрхийлж байгаа. Тэгээд 25 онд өгж байгаа яг ерөнхий зөвлөгөө гэх юм бол хэрвээ үнэхээр ингэ стресстэй байх юм бол яг яах вэ гэвэл аливаа зүйлийг зүгээр тавьж явуул сураа гэдгийг ер нь илэрхийлж байна. За тэгээд яг өөрийнхөө хүссэн замаар ер нь бол яваарай. Тэр хүссэн зам чинь яг ихэнхдээ угаасаа ер нь бол байнга яг эхэндээ хэцүү байх ч гэсэн дараа нь амар сайн байх шүү гэж ер нь бол чомны энерги ер нь бол зөвлөж байна. За 24 оны яг ерөнхий төлөв гэх юм бол эндээс ингээ харахад 4 энерги энд 2 байна. 3 энерги энд 2 байна. Тэнгүүдээ 5 энерги энд 2 байгаад байгаа. Пэйжүүд бас гарч ирсэн гэсэн. За тэгээд яг ингээ харах юм бол яг 4 биш энэ 6 шүү дээ. За уучлаарай 6 шүү. За тэгээд яг ингээ харах юм бол яг 25 он яг тиймч амар сайхан жил бол гэж ер нь бол харагдахгүй байна.
Ер нь бол бүр тийм амар сайхан жил бол биш байна. Уучлаарай. За тэгээд яг энэ яг ерхий нэрэг болохоор бас холилдоод ингэж орж иж бас магадгүй гэдгийг бас санах хэрэгтэй. Гэхдээ яг ер нь бол ихэнх хүмүүсийн хувьд яг энэ жил анханасаа л нэлээ их нөгөө нэг ялагдсан ч юм шигтэй тийм хүжил байж магадгүй. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг юутай холбоотой байх вэ гэвэл магадгүй ажилласаа гарах ч юм уу те. Одоо ямар нэгэн одоо эхний сард одоо жишээлбэл ажилласаа гарах ч юм уу те. Тиймэрхүү байх хандлага өндөртэй. Ягаад ингэж хэлж ийнэ вэ гэвэл нөгөө 6-гийн сав доошоо гараад ирсэн. Тэгэхээр 6-гийн сав доошоо гарч ирэхээр энэ нь ялагдлыг юм бол илэрхийлдэг. Тэгээд энэ болохоор зэрэг яг дайнд явсан цэргүүд яг ялаад ирж байгаа. Тэгэхэд доошоо арсан болохоор ер нь бол ялагдчихж байгаа гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр яг яварваа нэгэн яг өөртөө зориг тавьсан болвол та тэрнийхээ араас ер нь бол тууштай тэмцэх хэрэгтэй шүү. Ер нь бол юу ч болоогүй, юуны тухайд хүрлэхгүйгээр та ер нь бол ялагдахад ойрхон байх шүү гэдгийг ер нь бол илэрхийлж байна. Тэгэхээр одоо жишээлбэл 25 он гараад те одоо маш ингээд шин ингээд зориг тавьсан бол те одоо жишээлбэл фитнест явдаг ч юм уу, эсвэл яг ингээд дайет барьдаг ч юм уу те, эсвэл зүгээр л маш их ном уншдаг болдог, эсвэл хичээлээ маш их хийдэг, эсвэл яг ингээд ажлын тал дээр маш их ингээд хөдөлмөрлөдөг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээд маш их олон зориг тавьсан болвол яг тэрнийхээ араас яг эхнээсээ тууштай явах хэрэгтэй гэж ер нь бол хүзэр зөвлөж байна. Тэгэхгүй бол яг анханасаа яг ингээд энэ хүзэр шиг ингээд доошоо арчих юм бол тухайн жил чинь ер нь нэлээд доошоо одоо болох гээд байна. Тэгэхээр эхнээсээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд ер нь бол тэрний дараагаас яг Page of Pentacles болон Ace of Pentacles хоёулаа яг шинэ ажлыг ер нь бол илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй яг ингээд ажилласаа гармаар байх юм бол ч юм уу те, эсвэл яг илүү дээр одоо цалинтай газар орохыг хүсэж ивэл энэ жил ер нь бол татаж жил гэж ер нь бол ойлгож болно. Эсвэл яг одоогоор ажилгүй байгаа ч юм уу те, эсвэл ажилласаа одоо ингээд бүр яг ингээд гарахыг хүсэж байгаа бол яг ингээд шинэ ажил ер нь бол 25 онд олох боломжтой байна. Тэгээд хамгийн гол нь болохоор зэрэг тухайн ажил маань яг эхэндээ нөгөө нэг цалин өс бага байгаа юм шиг санагдчихж магадгүй ч гэсэн яг ингээд үнэхээр зөв хөрөнгө оруулалт байна гэдгийг ер нь бол илэрхийлж байна. За тэгээд 25 онд болохоор зэрэг ингээд хоёр сэлэн маань хоёулаа ингээд гараад ирлээ. За 5-ын сэлэн болон 10-ын сэлэн хоёр хоёулаа гарч ирсэн. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг найзуудтай холбоотой депресс өртөх магадлал өндөртэй байна гэж эндээс гарч ирж байна. Эсвэл нэг галын орттой эрэгтэй хүнтэй холбоотойгоор депресс өртөх эсвэл хэцүү байдалд орохоор харагдчихэв. За яг яагаад ингэж хэлж байна вэ гэхлээр 5-ын сэлмэн яг өөрөө дээрлэхэлт тэгээд урвалт зэргийг илэрхийлдэг. Тэгэхээр яг ингээд энэ нь болохоор зэрэг яг ингээд дайнд ялагдсан цэргүүдийн сэлмийг авж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр яг ингээд ялагдсан гэхлээр сул дорой хүмүүсийн сэлмийг аваад яг өөрөө бүр ингээд сайхан бах таваа ханж байгаа тийм хүнийг илэрхийлж байгаа. Тэгэхээр та магадгүй хүнд ингэж ашиглуулж магадгүй байна гэж энэ хүзэр гарч ирж байна. Тэгээд бас таны яг ингээд найзлаад байгаа хүмүүс чи яг үндэ таныг ашиглаж иж магадгүй шүү гэдгийг маш ингээд ер нь бол шулуухан ер нь бол хэлж байна. Тэгээд тэр нь бол угаасаа тэргүй маш ингээд хэцүү байна. Танд нөх амар тэгэж сайхан бол угаасаа бол байхгүй. Тэгээд ер нь бол найз нөхөдтэй холбоотойгоор тэр зүйлээс болоод та яг өөрөө яг ингээд 10-ын энэ сэлэн дээр гарч байгаа ашлан нэлээд хүнд хэцүү байдалд орохоор бол харагдчихээн. Тэгэхээр энэ хүмүүсийг ер нь бол эртхэн яг ингээд таньж мэдэх хэрэгтэй шүү гэж зөвлөж байна. Ер нь бол хүзэр маань нэлээд зөвлөгөө өгч байна даа гэж ойлгож байна. За тийм. За тэгээд энэхүү одоо ажил маань болохоор зэрэг нэлээд нөгөө нэг одоо таны хүсэн хүлээж исэн тийм ажил байх магадлал амар их өндөртэй байна гэж эндээс бас харагдчихээн. За тэгээд The Empress болон энэ нэг 3-ын зоос доош гараад ирлээ. За The Empress болохоор зэрэг яг өөрөө эзэн хаан гэдэг хүзэр.
За 3 зоос 2 хоёулаа доошоо гараад ирчлээ. Тэгэхээр таны амьдралд яг энэ жил маш их юм structure буюу одоо төлөвлөлт, амьдралаа төлөвлөх, цаашаа ингэж явах, яг ингэ цаашаа яаж амьдрах уу? Одоо мөнгө санхугаа ингэж зохицуулах, гэр бүлээ бас ингэж зохицуулах гэдэг ч юм уу те, яг өөрийнхөө амьдралыг ингэж зохицуулах, төлөвлөх шаардлага маш их гарч ирээд байна. Тэгэхэд та ингэж зүгээр суугаад авах юм бол ерөөхдөө нэлээд хэцүү байна гэж эндээс бол бууж байна. Тийм тэгэхээр яг аливаа зүйлийг маш их ингэ төлөвлөөд тэгэж явах хэрэгтэй. Тэгээд бас эрэгтэй энерги нь болохоор зэрэг хитрхи доошоо гарч ирсэн гэхэлэр хитрхи ихсээд байна гэж ойлгож байна. Тэгэхээр магадгүй хүнтэй их одоо зөрчилдөх, сөргөөцөлдөх гэдэг ч юм уу те, тиймэрхүү одоо магадлал маш ихтэй байна. Яагаад гэвэл яг ингээд 3 зоос доошоо гарч ирсэн гэхэлэр тэрийг нь бас ингээд илэрхийлж байгаа. Яг хитрхи их ингээд өөрийнхөө зөв гэж бодсноос болоод багийн гишүүдийг ерөөсөө сонсохгүй, найз нөхдийнхөө хүмүүсийг ерөөсөө сонсохгүй, эргэн тойрныхоо хүмүүсийг ерөөсөө сонсохгүй байна гэдг нь болохоор зэрэг яг өөрөө энэ хүү багныг ер нь бол нурааж ийн гэсэн үг. Энэ баг нь болохоор зэрэг яг өөрөө ингээд 3 зоосны үр дүнд энэ баг нь босч байгаа. Энэ 3 зоос нь энэ 3 хүний үр дүнд босч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 3 хүн байгаагүй бол энэ одоо баг нь байхгүй. Тэнгүүд энэ доошоо гарч гараа болохоор зэрэг яг та хитрхи их одоо би л өөрөө чадна, би л ингээ ганцаараа ингэж явчих чадна гэж ойлгоод байна. Тэгэхээр бас тэр нь бас буруу шүү. Хүмүүстэй бас хамтарч ажиллах хэрэгтэй шүү гэдгийг бас илэрхийлж байна. Тэгээ Wolf-ны энерги болохоор зэрэг яг өөрөө таныг одоо шин зүйл ихлүүлэх, ганцаараа явахаас айхгүй хэрэгтэй гэдгийг бас хэлсэн л дээ. Гэхдээ тэр зүйл нь болохоор зэрэг хитрхи ихтгэх гээд байна гэдгийг энэ Empress гэдэг энэ хүзэр ерөөдөө илэрхийлж байна гэж би харж байна. Wolf-ны энерги болохоор зэрэг одоо чонны энерги болохоор зэрэг яг өөрөө эрүүл мэнд гинэ. Гэр бүлийн ерөөдөө нэлээх бодох хэрэгтэй, сүргээ бодох хэрэгтэй гэж ер нь бол хэлсэн болохоор бас ингээд гэр бүлийгээ, эргэн тойрны хүмүүсийг бас маш их бодох хэрэгтэй шүү гэж бас энэс зөвлөгөө өгч байгаа мэт надад санагдаж байна. За тэгээ Hierophant гэд буюу яг ингээд одоо Санвартан гэж орчуулагддаг энэ хүзэр болохоор зэрэг доошоо гараад ирчлээ. Тэгэхээр энэ жил болохоор зэрэг яг ингээд та яг өөрөө маш их ингээд сурч мэдэх ёстой тим жил байгаад байгаа байхгүй юу? Тэгэхэд та сурч мэдэхгүй залхуураад байна гэдгийг ер нь илэрхийлж байна. Тэгэхээр энэ жил хитрхи залхуу байдлаас ер нь бол нэлээх зүйл болох гээд байна гэж ер нь бол харж байна. Тэгээд залхуурснаасаа болоод ерөөдөө нэлээх бас депресд өрсөлдөж магадгүй гэж эндээс бол харж байна. Тэгэхээр хичээл номоос бас хийх хэрэгтэй байх. Зарим одоо энийг үзэж байгаа оюутнууд нь тэгээд бас ажилтан хүмүүс нь за уучлаарай ажилчин гэдэг муухай хэлчлээ. Ажилтан хүмүүс нь болохоор зэрэг яг өөрөө ажил амьдралаа бас ингээ сайн авч явахын тулд бас хитрхи залхуураад тах хэрэггүй шүү гэдгийг бас сануулж байгаа хаа гэж би ойлгож байна. Яагаад гэвэл Hierophant гэдэг хүзэр нь болохоор зэрэг яг өөрөө шин зүйл сурах зүгээр л маш их зүйл сурахыг ер нь бол илэрхийлдэг. Тэгээд энэ энерги нь доош харж та ингээд юу сурахыг хүсэхгүй байгаа үгүй гэд ингээд зөрүүдлээд байгаа гэж ер нь л харагдчихээн. Тэгээд бас энэ хоёр энерги хоёулаа доош харж болохоор зэрэг яг энэ хоёр хоёулаа өөрчлөлтийн эсрэг үгүй гэдэг хүзэр. Тэнгүүд энэ хоёр доош харж гараа та ямар нэгэн зүйл ингээ өөрчлөгдөхгүй шинэ зүйл болох гээд ахаар үгүй гэж суугаад байна гэдгийг илэрхийлж байна. За тэгээд ер нь бол яг энэ жил гадаад явахаар төлөвлөж байгаа бол тэрийгээ ер нь бол төлөвлөл маш их сайтай жил байна. Одоо жишээлбэл IELTS өгдөг ч юм уу те. Эсвэл гадаадаар аялахыг хүсэж байгаа бол гадаад руу аялдаг ч юм уу те. Тиймэрхүү зүйл хийвэл маш таатай жил байхаар ер нь бол харагдчихээн. Тэгээд ер нь бол яг ингээд нэлээд нас өндөр нь цаашаа танаас жоохон одоо насны хувьд жоохон хөвшин тийм эрэгтэй хүнээс сайн зөвлөгөө авч магадгүй. Ер нь бол амьдралыг чинь өөрчлөх хэмжээний маш сайн зөвлөгөө авч магадгүй гэж эндээс бол харагдчихээн. Тэгээд бас
Ямарваа нэгэн шийдвэр гаргаж байгаа болвол маш сайн бодоорой. Маш сайн бодолцож үзэх хэрэгтэй. Тэгээд бас бусдад муу үг ер нь бол хэлэх гээд ээж магадгүй шүү. Тэрийг анхаарах хэрэгтэй гэж энэ хүзэр сануулж байна. Тэгэхээр нэлээ их сануулсан тийм одоо энерги маш их байлаа гэж энэс харж байна. Тэгээд бодлогогүй шийдвэр гаргах гад байна. Тэгэхээр хүмүүстэй зөвлөлтөж ярилцах хэрэгтэй. Тэгээд тэр нь болохоор зэрэг энэ хоёртой бас ингээд одоо холбогдчихж байгаа. Яг өөрийнхөө зөв гэдэг ингэж явах хэрэггүй. Яг бос хүмүүстэй бас маш их зөвлөлтөө тэр шийдвэрээ бас гаргах хэрэгтэй. Ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа бол тэгээд Devo гэд хүзэр гарч ирсэн яг өөрөө таныг ер нь бол нэлээх 100 цэнгэл орооцолтод байна гэдгийг ер нь бол илэрхийлж байна. Devil нь болохоор зэрэг яг өөрөө донтолтыг илэрхийлдэг. Тэгээд донтолт гэж байгаа нь болохоор зэрэг яг арх тамхи байж болно. Эсвэл бүр одоо сексч байж болдог байхгүй юу? Тэгэхээр Евроо нэгэн таныг ингээд одоо ингээд сайхан ирээдүрөө хөтлөхгүйгээр таныг бүр араас чинь ингээд зуураад байгаа тийм одоо хорт зуршлууд байх юм бол тэрийг энэ жил ингээд тавьж явуул маш сайн жил байх шүү гэдгийг ер нь бол энэ илэрхийлж байна. Тэгээд энэ үзрийг угаасаа дээшээ гарч ирсэн гэхлээр ажил хэрэг үүс маань доошоо гарч ирэхээр угаасаа энэ хоёр маань ингэхээр бас ингээд энэ бас ингээд ойлгогдчихл байл да миний хувьд тэгж ойлгоод байна. Тэгээд бас нэг зүйл нь Devil гарч ирсэн яг ингээд токсик хортой харилцаа холбоо байх юм бол тэрнээс салах хэрэгтэй шүү гэдгийг бас ингээд илэрхийлж байгаа. Тэгэхээр одоо тавхинаас гардаг ч юм уу хитрхи их одоо арх тамхи одоо бие хэрэглээд авах юм бол тэднээс ингээд гардаг ч юм уу те одоо 5 дахь өдөр болгон тэмдэглэлт баяр биш гэдгийг бас ингээд санах хэрэгтэй гэдэг ч юм уу те тийм зөвлөгөө өгч чинь. Тэгээд бас токсик харилцаа буюу ингээд зөвхөн тэр хүнд л амар сайн танд ингээд жоохон муу байгаа тэр энергиудыг тэр зүйлсүүдийг бас ингээд сайн бодолцож үзэх хэрэгтэй шүү гэдгийг ер нь бол илэрхийлж байна. За тэгээд яг ингээд 24 оны яг ерөнхий энерги иймэрхүү байлаа. Тэгээд зөвлөгөө өгсөн зүйл маш их байсан болохоор тухайн зөвлөгөөнүүдийг ингээд хэрэгжүүлээрэй гэж маш их хүсэж байна. Тэгээд 24 гэж хэлсэн үү би сая 24 гэж хэлсэн тий. Уучлаарай 25. Би одоо хүртэл 24 дээр явж байгаа юм байна. За уучлаарай. За 25 оны яг ерөнхий байдал яг иймэрхүү байлаа. Тэгээд зөвлөгөөнүүдийг нь болохоор зэрэг та аль болох санаад бодоод тэгж явах хэрэгтэй шүү гэж юу нь бол хүсэж ин зөвлөж ин. Тэгээд 25 оны яг ерөнхий байдал зөвлөгөө гэдэг хүсэлтийг одоо шок хайж үзье. За 9-р гэр Марс тэгээд Aquarius байна. Тэгэхээр энэ гурав болохоор зэрэг юу илэрхийлж байна вэ гэхээр гадаад хэлтэй холбоотой юм. Гадаад ер нь бол явахыг хүсэж байгаа бол гадаад хэлийг амар сайн сураарай гэж юм бол хэлж байна. За тэгээд уур бухимдлаа болохоор зэрэг яг ингээд маш их ингээд барих хэрэгтэй шүү гэдэг ер нь бол эндээс хэлж байна. За мөн басгүй яг ингээд өөрөөсөө эрдэм мэдлэг гэхтэй буюу яг ингээд эрдэм пост одоо профессор ч юм уу те эсвэл их сургуулийн багш нар эсвэл өөрт чинь ингээд зааж зөвлөдөг хүмүүстэй маргалтах гадэж магадгүй. Тийм болохоор тэрийгэ жоохон анхаарах хэрэгтэй гэж ер нь бол эндээс бол харагдчихээн. Тэгээд энэ жил ер нь бол гинт ингээд одоо гадаад явж магадгүй. Одоо жишээлбэл виз өгсөн байх юм бол гинт гардаг ч юм уу те. Тиймэрхүү магадлал ер нь бол өндөр байна гэж эндээс харагдлаа. За тэгээд яг энэ жил яг ямархуу орднуудын шин чанар их байх нь вэ гэдгийг ер нь эндээс үзье. За Pisces байна. За дахиад Aquarius гарч ирлээ. За Libra. За Pisces буюу загас, хумх, тэгээд жилүүр гэсэн энэ гурван ордны шин чанар ерөөхдөө энэ жил маш их байх нь байна. Тэгэхээр Pisces буюу аливаа зүйлийг маш ингээд тайвнаар хүлээж ав. Аливаа зүйлд одоо sweet бай гэх юм уу? Яг ингээд хөөрхөн бай гэх юм уу? Одоо яг бусдын сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгож сурах хэрэгтэй шүү гэж нэгдүгээр хэлж байна. За хоёрдугаарт хумхын орд шиг
одоо ухаантай байгаарэ. Ятрахад. За хөнхөө орч шиг яг бус хүмүүс бүгдээрээ өөр таач гэсэн өөр тийм болохоор яг өөрийнхөө originality буюу цор ганц байдлыг хүлээн зөвшөөрөөд тэгээд цаашаа яваарай гэдгийг ер нь бол хэлж байна. За Libra буюу шинжлүүрийн орч шиг бус хүмүүстэй амар ив найрамдалтай тайван байгаарай, бусдаа бити маргалдаарай гэдгийг бас ерөөхдөө бол хэлж байна. За тэгээд 24 л гээд ах юм. 25 оны яг ерхий төлөвийг үзэхэд яг нэгдүгээр одоо картын хүмүүс маань иймэрхүү байлаа. Тэгээд юм болохоор одоо энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Тэгээд дараачийн одоо хайр дурлал болон карьер гэсэн тэр хоёрыг дараагийн видеогоос үзээрэй гэж ер нь бол зөвлөж байна. За тэгээд бас Empress гэж доошоо харж ирсэн бас нэг зүйл сануулж байгаа нь надаа автогаа холбоотойгоо ямар нэгэн тийм одоо маргаан асуудал гарч иж магадгүй шүү гэдгийг бас сануулж байна. Тэгэхээр бас гэр бүлээ ингээд тэ авч явах хэрэгтэй. Гэр бүлээ ингээд цаашаа ингээд одоо санаа тавих хэрэгтэй гэсэн чинь автогаа холбоотойгоор яг ийм зүйл гарч ирсэн болохоор бас энэ хоёр нь холбогдож байгаа гэж би бас харлаа. За тэгээд энэ хүртэл сонсон үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. 25 оны хайр дурлал болон карьераа дараагийн видеогоос авч үзээрэй. Баярлалаа. За ингээд 2 дугаарыг сонгосон хүмүүсийн 2025 оны ерөнхий байдлыг нь үзье. За 2 дугаарыг сонгосон хүмүүс нь Camel буюу Тимээ гэд энэ хүзрийг сонгосон байх учиртай. За Тимээ нь болохоор зэрэг гал энергитэй. Гэхдээ маш их юм сонирхолтой байгаа. Яагаад гэвэл Тимээ нь болохоор зэрэг бүхэндөө ус нөхцөлдөг гэсэн мөртлөө ингээд гал энергитэй гэхээр бас ингээд амар сонирн байгаа биз. Бодоод үзэхээр за тэгээд одоо болохоор зэрэг энэ картуудаар яг 25 оны ерөнхий байдлыг нь үзье. За Camel болохоор зэрэг яг таны ерөнхий энергийг ер нь бол сая үзсэн гэсэн үг. Тэгэхэд бол 25 онд та ерөнхийдөө Тимээ гэсэн энергитэй байхаа гэж ойлгож байна. За тэгээд энэ хүн нэг хүзэр хайлж байгаа энэ байдлыг ерөөсөө одоо ядаргаатай үзмээргүй удаан санагдчих юм бол та гүйлгээд үзэж болно шүү. За бидний зүгээс болохоор зэрэг ямар нэгэн байдлаар шууд ингээд одоо хүзрөө шууд бэлдээд тэгээд ер нь яг хүсдэггүй байгаа. Oh wow. Okay. Oh. You live in my dreams, state. Гэдэг шиг ер нь бол нэлээд dreamy гарч ирлээ, the star гарч ирсэн болохоор. За хамгийн ихэнд Camel гэдэг энэ одоо Oracle хүзрийн ерөнхий байдлыг уншиж өгөө. За Camel нь болохоор зэрэг яг өөрөө маш их ингээд resourceful буюу одоо юу ихтэй нөөцлөг гэх юм ч одоо хайшаа. Ер нь бол одоо нөөц ихтэй the backup plan буюу нөөц төлөвлөгөө ихтэй. За тэгээд independent буюу бие даасан тэгээд өөрийгөө мэддэг team одоо нэр байд юм байна. За тэгээд Camel-ийн энерги нь яг өөрөө нэг
бүхэндөө маш их тижэл одоо өөрийгөө тэтгэх тэр тижээлийн одоо агуулдаг болохоор юугч даван туулж чаддаг. Тэгээд дасан зохицох чадвар маш их өндөртэй. Бие даасан бэрхшээлийг маш их ингээд амархан даван туулдаг гэдэг тийм одоо энергитэй байт юм байна. Тэгээд хамгийн чухал нь болохоор зэрэг маш их ингээд халуун нөхцөлд яг өөрөө ингээд бүхэндөө ус ингээд хадгалаад яваад байдаг шүү дээ. Тэгэхээр ус болон гал хоёр чинь хоорондоо ингээд одоо зохицохгүй гэх юм уу? Тийм байхад тэмээ яг өөрөө зохицуулаад ингэж авч явдаг нь болохоор зэрэг яг ингээд хоёр зүйлийн тэнцвэртэй байдлыг авч явах чадвартай гэдгийг бас илэрхийлж байгаа. Тэгээд хоёр эсрэг зүйлсүүдийг ингээд тэнцвэржүүлээд яг өөрийнхөө сайн сайхны төлөө тэгж тэнцвэржүүлдэг гэсэн үг. Тэгээд бас тэмээ нь яг өөрөө аяллыг илэрхийлдэг болохоор та магадгүй энэ жил бас аялаж магадгүй гэж энэс бол ер нь бол гарч ийнаа. За тэгээд тэнцвэртэй байхаар болохоор зэрэг тэмээний энерги нь яг ямар үт юм бэ гэхэлэр колон буюу тайван тэгээд нүдэнд нь ингээд одоо гэрэл цатарсан дээ. Тэгээд сэтгэл хангалуун тийм байт юм байна. За тэнцвэрээсээ болохоор зэрэг тэнцвэргүй болох үедээ ямар байт юм бэ гэвэл одоо ирч хүч муутай болох, сулбар болох тэгээд одоо юу гэх ус дутагдах гэх юм уу? Тийм болдог. Тэгэхээр ер нь бол энэ жил нэлээх ус сууж байгаарэ гэж ер нь бол зөвлөж иж магадгүй юм шиг байна шүү. За тэгээд тэнцвэртэй байхын тулд ерөөдөө яг өөртөө мөргөл үлдэх хэрэгтэй гэдэг чинь сонирхолтой юм. Окей. За ингээд тэмээгийн энерги нэг юмрхүү байлаа. 25 оны яг ерөнхий төлөвд оръё. За 25 оны ерөнхий төлөвд орохоор болохоор зэрэг эндээс ингээ харахад 4-ийн тоотой хүзрүүд ер нь бол ингээд 3 ширхэг гарч ирлээ. 3-ийн тоотой хүзэр болохоор зэрэг 2 ширхэг гарч ирлээ. За яг 25 болохоор зэрэг нэг тийм муухай жил бол ерөөдөө бол биш байна. Нэг дугаартай харьцуулахад ер нь бол 2 дугаарыг сонгосон хүмүүс нэлээд дажгүй жилийг ер нь бол туулна. За тэгтээ бас яг ингээд анхааруулж хэлэх хэд хэдэн зүйлс бол байна. Нэгдүгээр 25 он нэлээ ингээд boring ч юм уу те ингээд уйтгартай бас санагдаж бас магадгүй юм нэг талаараа. За гэвч нөгөө талаараа 25 онд та маш их удаан хүсэж хүлээсэн зүйлийнхээ үр шимийг хүртнэ гэж бодож байна. Тэгээд маш их олон капс ер нь бол их гарч ирсэн. 1 2 3 4 5 одоо капс буюу яг нэг аягны энерги гараад ирлээ. Тэгэхээр капс одоо ихөө болохоор нэлээх сэтгэл хөдлөлттэй байх жил гэж эндээс бол харагдчихээн. За тэгээд маш их ингээд удаан хүлээсэн зүйлийнхээ үр шимийг хүртнэ гэж эндээс бол боож байна. За тэгээд таны яг ерөнхий сэтгэл санааны байдал чинь тайван тогтвортой байхаар байна. Нэг тийм муухай бол биш байна. За тэгээд яг 25 онд маш их ингээд дажгүй сайн мэдээ ер нь бол дуулж магадгүй. Одоо гинтийн сайн мэдээс дуулж магадгүй. За тэгээд Empress болон тэгээд энэ хоёр хүзэр нэгдүгээр одоо дугаар дээр бас гарч ирж ирсэн баггүй юу? Энэ хоёр хүзэр дахиад гараад ирлээ. Тэгэхээр дахиад энд бас нэлээх энэ төрлийн хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр яг өөрийнхөө зөв гэд ингэж яваад байгаа байж магадгүй. Тэгээд өөрийнхөө зөв гэж ингэж явснараа бусад хүмүүсийн нэг үзэл бодлыг сонсохгүйгээр тэр хүмүүстэй маргалдах магадлал маш ихтэй байна гэдгийг эндээс гарч ирж байна. Тэгэхээр нэгдүгээрт өөрийнхөө зөв гэж бити яваарай. Яг толгон шаардаж болохгүй. Хитрхи одоо нэг dominant буюу эрх мэдлэрээ бусдыг одоо ингэж давангаалж одоо болохгүй гэх юм уу. За тэгээд бас Tree of одоо Pentacles доошоо гарч ирэхээрээ багийн ажиллагаа чухал байхад та ингээд ерөөсөө өөрийгөө л бодоод би л ингээд угаасаа болж байгаа. Би л одоо ингэж ингээд нэг ингээд шаардлагагүй зүйл жоохон зовоод юм гэх юм уу. Тэгэхээр яг ингээд бусдаас ингээд зөвлөгөө юм бол туслалцаа ингэж авах хэрэгтэй байна гэдгийг бол
илэрхийлж байна. За тэгээд Five of Wands гарч ирсэн болохоор зэрэг яг өөрөө 25 он ерөөдөө нэлээх дажгүй жил байх ч гэсэн та илүү их зүйл хүсээд байна. Ер нь бол илүү их зүйл хүсээд одоо бусдын одоо сайн сайхан зүйл ч юм уу, бусдын ажил амьдрал, бусдын амьдралд илүү их ингээд шуналтай байна гэсэн үг. Тэгэхээр яг ингээд таны амьдрал бол таны амьдрал, бусдын амьдрал бол бусдын амьдрал гэдгийг ингэж болцож үзэх хэрэгтэй шүү. Тэгээд тэрнээс болоод бас нэлээх хэрүүл манган гарч ирж магадгүй байна. Өөрийнхөө амьдралыг appreciate буюу үнэлэх хэрэгтэй байна гэдгийг юм бол эндээс илэрхийлж байна. За тэгээд бас нэг зүйл нь яг энэ онд та яг ингээд болохгүй байсан одоо өөрийгөө хорж исэн зүйл байх юм бол тэрийгэ чөлөөлөхөд маш татаа жил байхаар бол харагдчихээн. Одоо жишээлбэл ерөөсөө нэг зүйлээс айгаад тэгээд тэр зүйлийг ерөөсөө хийж чадахгүй өөрийгөө боомлоод исэн болвол тэгээд хамгийн гол нь нөгөө та яг өөрөө маш их ингэ хүсэж байгаа. Тийм байж ерөөсөө хийж чадахгүй байсан болвол тэр нь одоо 25 онд ер нь бол нэлээх одоо гайгүй болохоор ингэж харагдчихээн. Тэр нь ер нь бол ажилтаа ч ер нь бол нэлээх холбоотой байна. Ер нь бол ажлаа солих магадлал амар өндөртэй байна. Шинэ ажилд ороод тэгээ хамгийн гол нь яг ингээд энэ донд амар дажгүй олон жил ажилласан хүмүүс их байна гэж ер нь бол харж байна. Тэгээд тийм ч болохоор яг ингээд нэг газар амар олон удаан жил ингээд байцсан. Тэгээд удаан жил байсан. Тэгээд яг өөрөө өөр зүйл хүсээд байдаг. Тэгсэн мөртлөө энэ жил ингээд биш энэ одоо ажилдаа маш олон удаан жил байцсан болохоор яг өөр зүйл хийвэл ингээд би чадахгүй болов гэсээр байгаад их зүйл бодсоор байгаад өөрийгөө хүлтэн тийм хүмүүс байна. Гэхдээ яг энэ жил болохоор зэрэг яг тэр хүлээсээ ингэж тайлаад шинэ ажилд бол ер нь бол орхоор бол харагдчихээн. За тэгээд The Star болон 9-ийн сава, 4-ийн сава гарч ирсэн. За тэгээд The Star гарч ирсэн болохоор яг энэ жил үнэхээр сайн жил байхаар бол ер нь бол харагдчихээн. Та яг ингээд яг угаасаа ингээд одоо өдөр болгон happy, өдөр болгон сайхан, өдөр болгон гоё байна гэж бол гал байхгүй. Гэхдээ яг ерөнхий байдлын болохоор зэрэг яг 24 онд та хэрвээ уналтанд орж исэн бол 25 онд сэргэлтэнд орохоор байна гэж эндээс бол харагдчихээн. Ягаад гэвэл The Star гэд хүзэр нь яг өөрөө The Tower гэд хүзрийн дараа байдаг байхгүй юу? The Tower гэд хүзэр нь болохоор зэрэг яг өөрөө уналтыг илэрхийлдэг. Гинтийн уналтыг илэрхийлдэг. Та үнэхээр ингээд одоо Tower гэдэг чинь одоо цавхаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг ингээд та цавхаг дээр байхад чинь гинэд унж байгаа. Тэгж унсны дараа 25 онд ерөөхдөө нэлээх сэргэлт нь бол харагдчихээн. Тэгэхээр 24 он ч гэлтгүй ер нь бол 23 онд бас уналтанд орж исэн бол яг энэ жилээс ахуулаад ер нь ингэж сэрхэхээр ер нь бол жил гэж эндээс бол харагдчихээн. За тэгээд 9 одоо саваа дээшээ харж гарч ирсэн гэхлээр хэдий ингээд одоо ингээд тийм байх ч гэсэн та яг ингээд нэг зүйл дутуу юм шиг яг ингээд одоо ингээд яагаад ингээд бүх зүйл ингээд жоохон болоод бүтээд яваад байна гэсэн тийм хандлагаар ер нь бол хандна. Тэгээд тэрнээсээ болоод яг ингээд олигтой ингээд сайн баярлаж чадахгүй яг олигтой ингээд сайн баяртай байж чадахгүй, жаргалтай байж чадахгүй, өөрийнхөө аз жаргалыг хамих гад боомлох гоо тийм байгаад байна. Тэгээд бас anxiety буюу яг ингээд одоо юу гэх сэтгэл түгших тэгээд ирээдүйд илүү их санаа зовох тийм зүйлүүд маш их гарч иж магадгүй. Тэгэхээр тэрийг ер нь бол жоохон болох хэрэгтэй байх шүү. Яг ингээд одоотой амьдрах хэрэгтэй гэж зөвлөж байна. За тэгээд болохоор зэрэг яг ингээд 9 аяг дээшээ харж гарч ирсэн. Тэгээд тэр нь болохоор зэрэг яг ингээд яг энэ таруудын хувьд болохоор зэрэг яг ингээд саваа одоо сава гэдэг болохоор зэрэг энэ сава тэгээд сэлэм болохоор зэрэг энэ. За тэгээд аяг тэгээд зоос гэдэг энэ дөрөв байдаг. Энэ дөрөв болохоор зэрэг хамгийн чухал нь юу байдаг? 10 болчих яг ингээд дуустдаг байхгүй юу?
Тэгээд яг 9 байлаа гэж бодохоор 9 гэж байлаа гэж бодохоор энэ жил нэлээх ингээд яг уу дутуу байгаа юм шиг ер нь бол санагдана гэж эндээс бол бууж юм. Яг л ингээд хараад үзэхээр яг ингээд 9-ийн одоо аяг болохоор зэрэг заавчлаар би дандаа нэг англи нэршлэр нэгээ цээжилчдэг болохоор яг ингээд удаад идэг байж магадгүй тэрэндээ үйлцэл хүчий. За 9-ийн аяг болохоор зэрэг яг ингээд энэ хүн яг ингээд ийм их зүйл хийсэн. Тэгээ тийм болохоор намайг хар гэдэг ингээд багталтай байгааг ер нь бол харж байгаа бах. Тэгэхээр уг нь бол яг ингээд энэ жил та маш их зүйл ингээд хийж бүтээгээд хувь хүний хөгжил дээрээ маш их сайн байгаад үнэхээр сайн байхаар бол харагдчихээн. Гэхдээ яг ингээд энд 10 дахь юу дутуу байгаа болохоор та нэг ингээд нэг зүйл дутуу байгаа юм шиг ер нь бол санагдана. Тэгээ тийм болохоор тэр зүйлийгээ жоохон одоо болох хэрэгтэй. Ингээд одоо байгаадаа буюу тий одоо байгаадаа одоо жаргалтай байгаадаа анхаарах хэрэгтэй. Тэгэхээр 25 ондоо ингээд маш их зүйл хийж бүтээсэн болвол яа би ингээд энээс их зүйл хийх байсан. Би энээс аз жаргалтай байх боломжтой байсан гэдэг ч юм уу тий. Тийм их зүйл одоо бодхоор байгаад байгаа байхгүй юу? Хэдийгээр ингээд маш сайн байгаа ч гэсэн Star гарч ирсэн. King of Cups гэдэг ерхий сэтгэл зүйн маш ингээд сайн байгаар ингээд харагдсан. Тэгсэн мөртлөө ингээд та ингээд дутуу үнэлээд байгаа байхгүй юмыг. Тэгэхээр яг өөрийнхөө амьдралдаа ингээд сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдгийг бол эндээс бол харж болно. Энэ хоёр үзэр би бинийгээ дахиж ингээд одоо support буюу дэмжиж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр бусдын амьдралд бити хошууdur. Бусдын амьдралд бити атарах шуналт гэдгийг бас илэрхийлж байгаа. За тэгэхээр 9-ийн аяг болохоор зэрэг гарч ирсэн бас нэг юм бодохтой. Тэгэхээр маш их сайн жил байна. За 4-ийн саваа доошоо гарч ирлээ. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг гэр бүлтэй холбоотой тийм жоохон асуудал бас үүсч магадгүй гэдгийг бас илэрхийлж байгаа. Тэгээд бас ямар нэгэн тийм одоо гэрлэх шийдвэр гаргалаа гэж бодоход тэрхүү гэрлэх шийдвэр чинь бас нэлээ бодохгүй шийдвэр байж магадгүй шүү гэдгийг бас одоо зөвлөж юм. Тийм болохоор яг ингээд хэрвээ энэ жил бас гэрлэж байгаа бол тэ яг үнэхээр тэр хүнийг таньж мэдсэн үү гэдгээ бас амар сайн одоо бодох хэрэгтэй гэх юм уу. Ер нь бол тийм. Тэгээд бас гэр бүлээс ингээд авч байгаа support одоо дэмжлэг тэр бүх зүйл нь нэг ямар тийм сайн ингээд байхгүй байгаа юм шиг ер нь бол та санагдана гэж эндээс бууж ийн. Яг ингээд ганцаардаад байгаа юм шиг цор ганцаараа байгаа юм шиг ер нь бол тийг санагдана гэж энд үзэр басан гэж бууж байна. Тэгэхээр угаасаа ер нь бол Камилийн нэрэг дэшээ гарч ирсэн болохоор та яг өөрөө маш их ингээд хүчтэй бие даасан тийм хүн болохоор бас тэрийгээ санах хэрэгтэй шүү. Та өөрөө амар хүчтэй шүү гэдэг бас ингээд санах хэрэгтэй гэж миний зүгээс тэгж тийм зөвлөгөө өгч байна. За тэгээд 2 дугаарыг сонгосон хүмүүсийн 25 онд өгч байгаа юм ерхий зөвлөгөө эсвэл яг ерхий байдлыг Astro Show-оос үзье. За 10 Cancer Uranus гэсэн өдөр гарч ирсэн. Шоу гарч ирлээ. За хамгийн ихэнд 10 гарч ирсэн. Тэгэхээр 10 нь болохоор зэрэг яг таны карьерийг илэрхийлж байгаа. Тэгэхээр карьер болон Uranus 2 гарч ирэхээр энэ нь карьертэй ч холбоотой ингээд өөрчлөлт ер нь бол энэ жил гарахаар байна гэж ингээс харагдаж байна. Тэгэхээр энэ хоёр хүзрийг дахиад ер нь бол ингээд одоо батлаад өгчлөө гэж би ер нь бол харж байна. За тэгээд Cancer гэдэг юу гарч ирсэн болохоор одоо орд гарч ирсэн болохоор зэрэг ямар нэгэн өөрчлөлт болж магадгүй. Тэнгүүд яг өнгөрсөнд байсан тэр ажлаа маш их ингэ санан дурсах, тэрнээсээ болж ингэж гониглах тийм одоо мэдрэмж авах магадлал өндөртэй байна. Гэхдээ бас яг Cancer болон 10 гэж гарч ирсэн бас өөрөө таныг илүү одоо ээжтэй ч холбоотой ингээд ажил гэсэн үг. Тэгэхээр ээжтэй нь ямар нэгэн тийм ажилд оруулж өгдөг ч юм уу. Эсвэл яг ингээд
сэтгэл зүгээр явдаг ч юм уу тий сэтгэл хөдлөлтөй холбоотой ажил хийдэг ч юм уу эсвэл яг ингээд бүр ингээд одоо real estate гэд байдаг шүү дээ тий үйл хөдлөх хөрөнгө зуучилдаг хүмүүс тэгэхээр тиймэрхүү ажил бас сонирхож байгаа бас байж магадгүй тэгвэл бас сайн байшгүй гэж эндээс бол харагдлаа. Ер нь бол карьертай ч холбоотой нэлээх өөрчлөлт гарч ирэх нэ. За тэгээд 25 онд яг ямар ордны энерги цохилох тухай астрошоогоос асууя. Хумх. Скорпио буюу хилэнц. Capricorn буюу матар. За тэгэхээр хумх, хилэнц, матар гэсэн энэ гурван энерги нэлээх зөнхөлөхөр байна. Тэгэхээр маш одоо матар чинь болохоор зэрэг шаргуу хөдөлмөрлөдөг тийм орд байгаа. Тэгэхээр энэ жил маш их шаргуу хөдөлмөрлөх бололтой. За Скорпио болохоор зэрэг маш нууц, маш гүнзгий зүйл сонирхдаг тийм орд байгаа. Тэгэхээр та ямиг нэг амар нэг өнгөцхөн бодохгүйгээр гэж одоо нууц зүйл рүү нийлүүлэх орно гэж юу нь бол эндээс бас бууж ийн гэж би бол харж ийн. За тэгээд бас Aquarius гарч ирсэн. За Aquarius гарч ирэхээр болохоор зэрэг та яг ингээд originality буюу те яг ингээд одоо би даасан байдал, цор ганц байдал зэрэгээ яг өөрөө appreciate буюу үнэлэх хэрэгтэй шүү. Өөрөө үнэлээрэй гэж бас ингээд зөвлөж ийн гэж би одоо харлаа. Тэгээд нэг хүрхэн чухал ингээд зүйл хэлэх юм бол гурвын одоо юу болохоор зэрэг гурвын зоос нь яг өөрөө материйн энергитэй байдаг. The Star болохоор зэрэг яг өөрөө Aquarius буюу хумхын энергитэй байдаг. За King of Cups болохоор зэрэг яг өөрөө хилэнцэн энергитэй байдаг шүү гэж хэлье. Тийм байна. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. 2025 оны одоо ерөнхий байдал байлаа. За тэгээд 25 оны хайр дурлал болон карьер буюу одоо ажил төрлөө үзхийг хүсэж ивэл дараагийн видеог манд үзээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд шинэ оны минь. За сайн байцгаана уу 3 дугаарыг сонгосон хүмүүсийн 2025 оны ерөнхий байдлыг үзэхээр боллоо. Гэдэг нь бэлэн ч удаа хайшиг. За үзэхэд бэлэн боллоо. За уучлаарай. За тэгээд Сван буюу хун гэдэг энергийг сонгосон хүмүүс байх учиртай. За тэгэхээр одоо би болохоор зэрэг ерөнхий байдлыг тань үзье гэж байна. Тэгээд энэ хүү хайлж байгаа нь яг ингээд танд ингээд удаан, ядаргаатай эсвэл сонирхолгүй санагдах юм бол та жоохон юу яаж үзээрэй. Гүйлгээд үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд окей. За манай хонгууд маань тийж чон тимээ хонгууд. За чон тимээ хонгийн ерхий энерги үзцгээе. Oh my god, the devil. Okay. Сая бүр devil бүр төсрөөл гарч ирлээ. Гэхгүй.
Ace of Pentacles боллоо. Oh, the Magician. Oh. Wow. Okay. All right. Чи дээ юу болоод. Окей. За боллоо. Амар сонирхолтой энергиуд амирх гарч ирж байна. Тэгэхээр сонирхолтой байна гэхгүй. За S1 буюу хонгийн энерги. Хон нь болохоор зэрэг яг өөрөө бүтээлч байдлыг илэрхийлдэг. Тэгээд бас эрхэмсэг байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ жил ихэвчлэн 3 дугаарыг сонгосон хүмүүс энэ хоёр энерги зөвлөх нь байна. За тэгээд хон нь яг өөрөө маш өндөр бүтээлч байдлыг илэрхийлдэг. Тэгээд бичих, бүтээх, одоо бүтээл тойрвох, эрх зүйлэн бодох зэрэг одоо зүйлсүүдийг юу нь илэрхийлдэг. Тэгээд мөн бас хүү одоо хонгон нь хол нь болохоор зэрэг гэж чинь. Хон нь болохоор зэрэг яг өөрөө таны сүнс чинь анхаарал халамж дутагдчихээн гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр юугаар анхаарал халамж дутагдаад байна гэвэл solo time буюу ганцаараа байх цаг танд дутагдчихээн гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр 25 онд яг та өөртөө илүү ажилласан, өөртөө илүү ингээ ганцаараа байхыг өнгөрөөсөн тийм одоо жил байна гэж би л харж байна. Тэгээд дотоод дуу хоолойгоо сонсоод алсын хараатай байх юм бол одоо алсын хараагаа илүү ингээд ихсгээд гэх юм уу? Тийм байх хэрэгтэй байна шүү. Тэгээд тэнцвэртэй байх юм бол бүр хязгааргүй бүтээлч байдаг юм байна. Тэнцвэрээсээ гарах юм бол яг ингээд алсын хараа муу буюу яг ингээд ирээдүгөө ерөөсө төлөвлөж чадахгүй тийм байдаг. Тэгээд маш их юм догтлол ихтэй болчдөг. Тийм байд юм байна. Тэгээд тэнцвэртэй орохын тулд яг яах вэ гэвэл та ганцаардаад одоо ганцаардах гэдэг нь одоо муухайгаар хэлэхгүй юу гэсэн үг юм ингээд ганцаараа байх цаг өөртөө өгөх гэсэн үг. Тэгэхээр өөртөө байх хэрэгтэй. Тэгээд мөн бас хүү бичих хэрэгтэй гэж зөвлөж байна. Тэгэхээр Deswone энерги нь нэг иймэрхүү байна. Deswone энерги нь яг өөрөө бас усны энерги гэсэн үг шүү. За 25 он маш их зүйл ер нь бол болж байна. Тийм. Эндээс болохоор зэрэг яг ингээд 1 2 3 4 5 major arcana гараад ирсэн. Тийм байна. Тэгээд бас усны энерги бас ихтэй 1 2 3 4 ус гараад ирсэн байна. За хамгийн ихэнд саяхан танд муу зүйл болсон бол муухай зүйл болсон бол та тэрийг ерөөсөө одоо яаж чадахгүй байна гэсэн үг. Өнгөрсөндөө итэрхийг зурлаад байна гэж бодож байна. За тэгээд ямар нэгэн зүйлийг алдсан болвол та ингээд таны хүсээгүй зүйл болсон бол та хитрхи одоо хүртэл бодоод байна. Энэ нь ингээд жоохон удсан байх магадлал өндөртэй байна гэж хүзрээс бууж байна. За хэрвээ тэгээгүй бол бас өөр тайлах юм бол энэ жил ерөөхдөө нэлээд хийлинг жил гэж эндээс харагдаж байна. Тэгэхээр яг ярмаа нэгэн тийм шарах авсан болвол зовлон үдсэн болвол одоо хайртай дотны хүмүүсийг алдсан эсвэл одоо хүнээс салсан сэтгэл зүйн хувьд бол хэцүү байсан. Тийм байсан болвол яг энэ жил та өөрийгөө хийлэн буюу эдгэж эмчилж чадна гэж энэ хоёр хүзэр хэлж байна. За тэгээд magician өнтөр доошоо гараад ирсэн. Тэгэхээр хитрхи их зүйл хүсэж байгааг энэ хүзэр илэрхийлж байна. Тэгэхээр та яг ингээд 25 оноос маш их зүйл хүсэж байна гэж эндээс бол харагдаж байна. Одоо энэ хүзрийн хувьд болохоор зэрэг яг ингээд тааруудын хувьд болохоор зэрэг яг ингээд 4 төрлийн хүзэр байдаг. Сава,
зоос, аяг, сэлэм. Тэнгүүд энэ дөрвөлээ ингээд magician-их байдаг. Тэгсэн чинь энэ хүзэр нь ингээд доошоо гараад ирчихээр ингээд та энэ бүх зүйлсүүдийг авахын тулд маш их ингээд хүсээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүсэл нь ерөөдөө маш их ингээд буруу яг амицтай байж болно. Ингээд маш их хүсэл тэмүүлэл ихтэй байж болно. Гэхдээ та ингээд хэтэрхийх зүйл хүсгээрээ та яг одоо мангас болж хөрнө гэх юм уу? Ингээд яг тийм байдлаар ер нь л тайж болно. За тэгээд The Fool болон The Hanged Man гэдэг хоёр үзэр хоёулаа гарч ирсэн. The Fool нь болохоор зэрэг Tarot үзрийн хувьд хамгийн ихний үзэр байдаг. Тэгээд тэгэхээр 25 он бол ерөөхдөө энэ 3 дугаараар сонгосон хүмүүсийн хувьд угаасаа тэргүй маш цоо шин эхлэл байна. Бүр үнэхээр цоо шин эхлэл нь одоо шинэ жил шинэ бие гэдэг шиг одоо New Year New Me ядрахт тий. Тэгэхээр тийм ерөөхдөө бол цоо шин эхлэл байхаар бол харагдчихээн. Тэгээ таныг ер нь бол яг харах өнцгөө ер нь бол өөрчлөхийг ер нь бол 25 он шаардна. Яг өдий хүртэл ингээд яруу нэгэн зүйлийг ингээд одоо амьдрал чинь яг юу лээ? Амьдрал чинь алим шиг харагддаг хүн хэрнээ банан байдаг байхгүй гэдэг нэг үг яваад байдаг байсан шүү дээ. Тэгээ жоохон бахад яг ингээд тэрэн шиг ер нь бол амьдрал таныг ингээд харах өнцгөө өөрчлөхийг ер нь шаардна. Гэхдээ хамгийн гол нь тэгэж харах өнцгөө өөрчилсөндөө та маш их баяртай байна гэж эндээс бол боожин. Тэгээд бас Tree of Cups, King of Cups гэдэг энэ хоёр хүзэр гараад ирсэн. Энэ хүзэр нь болохоор зэрэг яг өөрөө хүссэн бүр ингээ хүлээсэн бүр ингээ маш удаан одоо хүчин чармаалт гаргасан тэр бүх зүйлүүдийнхээ үр шимийг хүртэж байгаа тухай тийм хүзэр байхгүй юу энэ гурвын одоо аяг нь. Тэгэхээр тийм одоо зүйл тохиолдохоор байна. Тэгэхээр өдий хүртэл маш их ингээ хичээсэн бол тэрнийхээ одоо үр дүнгийн сайнаар амсгаар байна гэж юу нь бол бууж байна. Тэгэхээр одоо жишээлбэл IELTS маш олон удаан жил бэлтэж байгаа. За удаан жил бэлтгэн ч одоо яашийн ер нь бол одоо 1 жил гаруй ингээ бэлтэж байгаа. Тэгээд өссөн чинь өндөр оноо авдаг ч юм уу те. Хүссэндээ хүрдэг ч юм уу те. Яг ингээд тийм байхаар ер нь бол харагдчихээн. Тэгээд ерөнхий сэтгэл санааны байдал чинь ер нь бол гайгүй. Тэгээд ирээдүгөө төлөвлөл маш сайн жил байна. За тэгээд The Devil болон The Dover хоёр хойлоо гараад ирчихлээ. За тэгээд энэ хоёр хүзэр нь яг жоохон сөрөг нэрхтэ хүзэрлэлтөө. За тэгвэл The Devil нь болохоор зэрэг яг ингээд нэг дугаар дээр гарч ирсэн. Тэгээд нэг дугаар дээр гарч ирэхдээ хамгийн гол нь бас 3 дугаар дээр бас гарч ирлээ. Окей. За тэгээд The Devil болохоор зэрэг яг танд донтолт байгааг ер нь бол харуулж байгаа. Та арх, тамхи, эсвэл бүр секс байж болдог. Тэгэхээр тиймэрхүү таныг ингээд цаашаа ингээд явхаас одоо ингээд донтсон тийм донтолт байгааг ер нь бол илэрхийлж байна. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийг ингээд одоо таньж мэдээд тэгээд тэрнээсээ салаарай гэдгийг ер нь бол илэрхийлж байна. Хэрвээ салахгүй байх юм бол тавар болоо буюу яг ингээд гинти муу мэдээ авч магадгүй шүү гэж ер нь бол сануулж байна. Тэгэхээр The Devil нь бас яг өөрөө нэлээд бас одоо toxic relationship буюу хортой харилцааг бас илэрхийлдэг. Тэгэхээр тиймэрхүү одоо хортой харилцаад байх юм бол бас тэрнээсээ салах хэрэгтэй шүү гэдгийг бас илэрхийлж байгаа. Одоо жишээлбэл одоо арх тамхи хэтрүүлэн хэрэгэлдэг байх юм бол гинтийн одоо эрүүл мэндтэй холбоотой муу мэдээ гарч ирэх ч юм уу те. Тийм байдал ер нь бол эндээс бол харагдчих шүү. Тэгэхээр тэрийгээ бас болох хэрэгтэй гэж одоо хүзэр зөвлөж байна. Тэгээд бас хортой харилцаад байх юм бол бас гинти муу мэдээ байж магадгүй. Тэр гинти муу мэдээ нь одоо жишээлбэл одоо юу гэдэг чинь за би бол жишээг бол ерөөсөө хэлж чадахгүй юм байна. Тийм тэгэхээр бас та хэд маань өөрсдөө бодоорой. Тэгэхээр тийм хортой зүйлсээс болоод муу мэдээ ер нь сонсож магадгүй байхлаа байна шүү. За тэгээд найз нөхдөдөө бас амар сайн сонгох хэрэгтэй. Сонсох биш сонгох хэрэгтэй байх шүү. Яг таны найз нөхөд дунд чинь таныг ашиглаж байгаа хүн, танаас сулгаа хийж байгаа хүн, таны ардуур муулж байгаа хүн их байна гэдгийг энэ хүзэр илэрхийлж байна. Тэгээд бас 24 он болохоор зэрэг биш 25 он болохоор зэрэг яг өөрөө 25 онд
танд ямар нэгэн тийм боломж гарч ирж магадгүй. Шинэ боломж гарч ирж магадгүй. Тэгэхэд та тэр зүйлийг ерөөсөө хүсэхгүй байна. Яагаад гэвэл гээд миний хийх ёстой зүйл биш. Би хүсэхгүй байгаа учраас би хийхгүй гэд зүгээр суугаад байгаа гэсэн. Тэгэхээр одоо тэр зүйл чинь ямар ч зүйл байж болно. Тэгэхэд та ингээд боломж өгөөд үзэхэд ингээд яасан юм бэ те? Тэрийг ер нь бол илэрхийлж байна. Тэгээд гараа хонхоо зүгээр суугаад байхгүйгээр энд байгаа энэ одоо аягыг аваарай гэж ер нь бол зөвлөж байна. За тэгээд Ace of Pentacles гарч ирсэн. Тийм болохоор ер нь бол цааш шинэ ажил ер нь бол угаасаа тэр хөө орж ирнэ гэж эндээс бол харагдаж байна. Одоо шинэ ажил, шинэ орлогын их усүр ер нь бол эндээс орж ирнэ гэж ер нь бол харагдаж байна. Тэгэхээр ажилгүй байгаа хүмүүс нь ажилд орохоор байна. Эсвэл ажлаа солих байгаа хүмүүс нь амжилттай солихоор байна. Эсвэл хоёрдугаар одоо ажлын одоо их усэр гэж орлогын их усэр ч одоо дахиад өөр их усэртэй болж иж магадгүй байна гэж эндээс л харагдаж байна. За тэгээд Астро шоугоос яг 25 оны ерхий байдал эсвэл зөвлөгөөг гэж харъя. Нептун Эрис 8 гэж гарч ирлээ. Окей. За ер нь бол 25 он нэлээх өөрчлөлтийн жил байхаар ер нь бол харагдаж байна. Тийм болохоор яг ингээд өөрчлөлтийн жил байлаа гэд зүгээр бас суугаад иж болохгүй шүү. Өөрчлөгдөх хэрэгтэй шүү гэд бас зөвлөгөө өгч юм. Тэгээд бас нэг тал нь яг өөрөө хэтэрхий дээлүүлв те одоо дэлгүүршнэл тийм бас байж болохгүй шүү гэж бас эндээс зөвлөгөө өгч юм. Бусдтай маргалдах, сөргөлдөх тиймэрхүү зүйл бас байж магадгүй. Тэгэхээр тэрийгээ бас сайн бодолцож үзэх хэрэгтэй гэж бас эндээс бас буулаа. Бас одоо sexual desire хэтэрхийх бас одоо ихсгээр байна гэх юм уу? Одоо юу гэнэ тийм болохоор тэрийгээ бас жоохон бодолцож үзээрэй гэж одоо зөвлөё. Тэрийг бас яаж бодолцоо гэдэг. Гэхдээ яг бас бодолцож үзээрэй. Тэгээд 25 оны яг ерөнхий ордны зохилох одоо ордны шин чанарыг харцгаая. Pisces. Тэгэхэд Aries гарч ирлээ. Окей. Тэгээд дахиад хумх. За хумх, загас тэгээд хонь гэсэн 3 орд гарч ирлээ. Тэгэхээр энэ 3 ордны ерхий шин чанарыг нь та хэрэгжүүлж үзэх хэрэгтэй шүү. Яг хумхын орд шиг өөрийгөө цор ганц гэдэгт итгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хайрлаарай. Pisces шиг бусд хүмүүсийн талаас нь бас бодолцож үзээрэй. Яг хүмүүс яг яаж мэдэрч байгаа бол гэдгийг бас бодолцож үзээд бусдад хатуу хэлж болохгүй шүү. Aries шиг яг өөрийнхөө хүссэн зүйлээ одоо хийх хэрэгтэй гэх юм уу? Өөрийнхөө хүслээр явах хэрэгтэй. Тэгээд бас нэлээд амбицтай байх хэрэгтэй шүү гэж энэ одоо 3 орд маань зөвлөж гинэ гэж би харж байна. Тэгээд бас яг ингэ бодоод үзэхээр астрологийн хувьд хумх тэгээд Aries тэгээ Pisces дээр нэлээх олон гаригууд явж байгаа. Тэгэхээр энэ гаригууд бас танд нэлээх нэг одоо юутай байх л гэж бодож байна да. Одоо юутай гэх юм нөлөөтэй байх гэж бодож байна. Уучлаарай ёо. Юу ч болоо амар их зүйл бодогдоод байна. За тэгээд энэ хүртэл одоо үдсэн сонссон бүх сонсогчдоо бүгдээрэнд нь маш их баярлалаа. 25 оны хайр дурлал болон карьерийг дараагийн видеогоос үзээрэй. Тэгээд шинэ оны минь шинэ жил одоо шинэ он шинэ би гэдэг шиг шинэ он шинэ 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс гарч ирлээ. Тэгээд баярлалаа.